одоо Canva.com маань одоо минийх монгол хэл дээр байсан. Яагаад монгол хэл дээр байсан бэ гэхээр хэлийг сольж болдго юм байна. За энэ дээр дараад account setting гэж байгаа. Энэ дээр дараад за тэгээд энэ ч language гэж энд байж байна те. За энэ дээр дараад монгол хэлээ сонгочих нэ. Эсвэл англи хэл дээр байвал та өөртөө тохирснороо сонгож болно. За монгол энд байж байна. Save гэдэг ингээд арчна. За ингэнгүүт таны одоо Canva монгол хэл дээр болчих байна гэсэн. За англи хэл дээр нь болгоё гэвэл манайхан энэ дээр нь дараад тэгээд энэ ч англи хэл English US гэдгийг сонгоод ингээд ашигланаа. За ингээд бүгдээрээ зураг хэрхэн засварлах талаар одоо хичээлээ эхэлцгээе. За бүгдээрээ эндээс бэлэн загварыг одоо авч үзье. За ингээд бүгдийг нь устгахчээ. За эхлээд шууд нэгдүгürt. За энэ бэлэн зургийг ингээд авчие. За энэ нэрээ төлбөртэй байсан. За төлбөргүй нэг зургийг бүгдээр авч үзнэ. За үнэгүй. За энэ зургийг ингээд аваад үзье. Тэгэнгүүт энэ зураг маань нийшээ ингээд орцож байгаа. За энэ бол буцах товч гэж байна. За энэ хэмжээг нь өөрчлөх файл, нүүр хуудас гэдэг ингээд байж. За одоо энэ зурган дээр дарангууд яг энэ зургийг одоо ингээд засах хэрэгслүүд ингэж гарч ирдэг байгаа. За энэ болохоор ингээд зургийг одоо өнгийг өөрчлөх, арай нэг өнгөнийх нь хэлбэрийг өөрчлөх гэдэг цонх байж байна, зэс байж байна. За энэ болохоор зургийг бүр наривчлан ингээд өнгийг өөрчлөх хэсэг байж байна. Одоо энэ бүр ингээд өнгийг бүр ингээд өөрчилж чинь гэсэн үг. За энэ болохоор зургийг хорооплох ингээд хорооплох яг энэ хэсгийг ингээд авахаар эсвэл хорооплох хэсэг тэгээд болсон гэдэг. За энэ болохоор зургийг хоёр тийш нь эргүүлэх, энэ болохоор дээш доошоо харуулах гэдэг ийм одоо сонголт байж байна. За энэ болохоор зургийг ингээд хувилах, копидох гэсэн үг. За хувилсан зураг устгахаар бол энд дарчнаа гэсэн. За дахиад зурган дээр дарж ээж ингэж энэ дээдлийн хэсэг итгэвчдэг байгаа шүү. За энэ болохоор зургийг одоо ийш тийш нь зөөх гэж байна тийм. Тэгээ зүүн тийш нь зөөх бол энэ байж байна. Дээш нь зөөх бол энэ байж байна. Төв рүүгээ гэвэл энэ байж байна. Дунд доор гэдэг энд байж байна. За энэ болохоор за дахиад зурган дээр ингэ дарна бүгдээрээ. За энийг өгчий. За энэ болохоор зургийг бүдөрүүлэх, тодруулах гэдэг энэ хэсэг байж байна. За тэгээд зургийг устгах бол энэ байж байна. За буцааж гаргаж иргэвэл энэ дээр дарчихна. За текст зурган дээр дарахаар эднэр гарч ирдэг бол текстэн дээр дарахаар одоо эднэр гарч ирнэ. За эднэр яаж гараад эднэр болохоор текстийн одоо фонтууд байж байна. Текстний фонтуудыг ингээд солих. Тэний яг хүссэн фонт гарч ирэхгүй бол эндээс ингээд хүссэн фонтуудаа ингээд солиод байж болно. За энэ болохоор зургийн текстийн хэмжээ. Одоо энэ текстээ яг энэ текстээ та 10 болгоёг бол ийм жижигхэн болчих байна. За эсвэл 21 болгоёг бол ингээд томорчдөг. За энэ болохоор текстийн хэмжээ авах нэ. За энэ болохоор текстийн чинь одоо өнгө. Одоо яг энэ текстэн дээр ийм хоёр өнгө байна гэж байна. Ингээд цагаан болчвол энэ болчихно байна. Хар болчвол энэ болчихно байна. За ингээд энэ болохоор текстийнхаа өнгийг ингээд солих бод. Энд өөрчлөгдөд байгаа манайхан харж байгаа үстэй. За ингээд текстийнхаа өнгийг өөрчилж болох нэ. За дахиад текстэн дээр дахиад одоо энэ болд болгодог. Энэ яг тодорхой байна уу гэхээр энэ одоо энэ бичиг ингээд бүдүүн болгохыг хүссэн шүү дээ. А энэ яагаад бүдүүн болохгүй байна уу гэхээр энэ фонттой холбоотой. Тэгээ энэ өөрөө угаасаа бас бүдүүн байгаа учраас бүдүүрхгүй байна гэсэн үг.
болд болохгүй байна гэсэн үг. За эсвэл энийг болд болгоё бүгдээрээ. Тийм бол шууд энэ дээр дараад ингээ болд болчихно. За энэ болохоор текстийг хажуу тийш нь харуулах. За энэ дээр туршия бүгдээрээ. За энэ болохоор болохгүй энэ угаасаа бас фонтноос хамаарат эдгээр нь зарим нь ажиллаа, зарим нь ажилдахгүй байх нэ. За энэ болохоор голлуулах уу, захлуулах уу, төв яг ингээд хажуу тийш нь болох уу гэдэг юм байна. За энэ болохоор текстийг том бичгүү, жижиг үсгээр бичгүү. За энэ болохоор текстэн дээр дугаар өгөх үгүй юу гэдэг тоо байж байна тийм. Тэгээд энд нэг бол дис дараалал ингээд тоо өгөөд ингээд явчихдаг. Ингээд ийм хэсэг байж байна. За энэ болохоор текстийн хоорондын за одоо энэ хоёр текстийн хооронд энэ болохоор ингээд текстийг бүр ойртуулж чинь. За энэ болохоор текстийг үг хоорондын ингээд дээш доош нь ингээд ойртуулж холдуулдаг байна нэ. За тэгээд энэ текстээ устгах гэдэг юм тийм. Яг тухайн элементийг устгах уу эсвэл бүгдийг ингээд бүлгээр нь устгах уу гэдэг юм. Тэгээд чинь текстийг устгах нь юм чинь. За буцаага текстээ бүгдээ гаргасан. За одоо бүгдээр нэг компьютероос зураг оруулаад ингээд ер нь бол текст зургуудыг засчдаг. А текст эндээс оруулахаар бол манайхан энэ дээр дарж агаад ингээд зураг оруулчихна гэсэн үг. Текст оруулчихна гэсэн үг. За энэ дээр жишээ нь бүгдээрээ transfer factor гэж бичиж. За тэгээд компьютерээс зураг оруулъя бүгдээрээ. За эндээс ингээд өөр шин зураг оруулнаа. За ингээд энэ зургийг ингээд оруулчих. За ингээд шин зураг оруулах тийм. За дуусгаар нь яа. За дуусчлаа. За энэ дээр дарангуут ингээд явчихна. За зурган дээр дахаар эднэр ингэж гарч ирдэг. Текст дээр дахаар текстний засварлахууд ингэж гарч ирдэг байгаа. За энэ надад цэнгэлж аваад өгөөч ноутбук нэ. За тэгээд ингээд зургаа ингээд зэнслэн зургаад өгч. За ингээд. За дахиад нэг доор нэг утасны дугаар бүгдээ оруулж үзье. За ингээд transfer factor утас гэдэг. Утас 99 1122 гэдэг юм. Усны дугаар тоолгоё л юм байна. За ингээд одоо бүгдээрээ зургаа одоо ингээд янзлсныхаа дараа татаж авахыг цааш өгье. За энэ дээр дарна. За зургийг тэгээд энэ дээр дарж агаад JPEG гэдэг энийг нь сонгоно. JPEG юм уу PNG. Ер нь бол JPG гэж сонгох хэрэгтэй. За энэ зургийнхаа хэмжээг тохиолж болж байна. За ингээд татаж авах гээд энэ дээр дараал шууд татаад авчнаа. За татаж авахдаа хаана байршуулах вэ гэж юм те. Тэрийг бүгдээрээ ингээд байршуулж болно. За ингээд JPEG энийг нь сайн анхаараарай. Ингээд save татаж авчнаа. За бас татаж авахд нэг асуудал гардаг. Одоо ингээд айгүй олон ингээд энэ зургийг зарим хүмүүс маань зэрэг засдаг. Ингээд нэмэх гээд. За ингээд олон зургуудыг ингээд зэрэг засч хагаад ингээд татаж авах гээд тэгээд энийг JPEG-ийг сонгочоод тэгээд шууд татаад авах гэ болдгоо. Буруу татагдчихдаг. Харин эндээс хуудас сонгох гээд эндээс одоо та бүхэн яг аль зургийг татаж авах нь тэрийг ингээд нэг юм татаж авнаа чагталж өөндөө бас болдгоо. Ингээд нэгийг ингээд сонгоод ингээд татаж авдаг байгаа. Ингээд save гэдэг. За заримдаа ингээд save гэж гарч ирэхгүй шууд энэ ингээд гараад ирдэг. Тийм бол манайхан зураг нь хаана байгаа олдохгүй үед энэ дээр дарж агаад show in folder гэж байгаа. Энэ дээр дараад ингээд харчихна. За тэгэхээр таны компьютерний C дискний users-ийн дотор download дотор энэ зурагч юм байна. Ерөнхийдөө download дотор байна гэдгийг зааж өгсөн. Энэ сумууд нь гэж. Тэгэхээр энэ дотор ингээд саний зураг бүгдээрээ харъя. За энэ ингээд байж тэ. За
За ингээд зураг татаж явна. Ер нь бол манайхан их айгаад идэг. Одоо энэ компьютер зурагт Canva.com гэдэг бол энийг дэлбэлж, тесэлж одоо ингэж янз бүрийн асуудал үүсэхгүй. Тийм учраас энэ тэнд нь ингээд дарж үзээ. За энэ болохоор энийг устгадаг юм байна. Энэ болохоор ингээд дахиад хувилдаг юм байна гэдэг юм бүгдийг ингээд сайхан ингээд үзээд авахд бол ямар ч айх хавил байхгүй байгаа шүү. За хоом бүгдээр нь дараад. За одоо видеоныхын талаар бүгдээр товчхон ярьж өгье. За видео хөдөлгөөнд зураг одоо зураг шиг богино хэмжээний видео. За энийг ашиглая. За энэ дээр дарлаа. За энэ бол яг зураг шиг их адилхан амархан. Та эндээсээ компьютероор зураг татаж авчираад ингээд оруулсан ч болно. За энийг юу арт талд нь оруулъя. За ингээд арт талд нь оруулчих болно. Чивж авчираад ингээд хүссэн газар ингээд оруулчих болдог. Одоо энэ маань 6 минутын ийм бичлэг юм биш үү те? Энд ингээд үздэг нь байж шүү дээ. За текстээр бол текстээр ингээд засчин те. Бүгдээрээ. За transfer factor гэдэг. За энийг бүгдээрээ жоохон багасгачих. За transfer factor. За энэ дээр нь дарж аваад ингэ зөөж болно. Эсвэл keyword-ныхоо сумаар бас зөөж болдог байгаа шүү. За энэ хоёр видео учраас ингэ бэжиг. За ингэ видеого хүснээр яг зураг засаж байгаа юм шиг л засна. За татаж авахдаа энэ дээр дараад за энэ MP4 видео бета гэдэг угаасаа ингэ байж байгаа. За тэгээд download гэдэг ингээд татчих. За бүгдээ татаж аваад за сая арт хүүхд орчлоо. За татаж аваад одоо бүгдээ ямар хөө зүйл болсон байна гэдгийг харнаа. Энэ бол их гоё та пэйжээ баяжуулахтай ашиглаж болно. За ингээд MP4 видео файл гэдэг шүү дээ. Ингээд татаад авчнаа. За одоо бүгдээ энийг үзье. Энэ дээр хоёр дараад ингээд арч. За инхээр энэ маань ингээд өөрөө ингээд өөрчлөгдөөл ингээд байж идэг. Яг ингээд Facebook руу оруулчихад ингээд байнгын ингээл байж. Одоо бүтээгдэхүүнээ энэ хавьд нь ингээд оруулаад ингээд гоё сэтгээд та бүхэн өөртөө ингээд хийвэл Facebook руу оруулсан зураг чи ингээд видео биш. Богино хэмжээний юм гоё хөдөлгөөнтэй зураг юм шиг юм. Шинэ одоо Canva-гийн өөрчлөлт сая 19 оны сүүлээр гарсан байгаа. За ингээд ийм зүйл байна. За ингээд ер нь бол Canva-га англи хэл дээр монгол хэл дээр ч ашигласан саяны аргыг ашиглаад ингээд явна гэсэн. Тэгээ бэлэн темплейтүүдийг бол ер нь бас ашиглавал бас их зүгээр байдаг. За ингээд манайхан ингээд бүх хичээлээ ингээд сайхан үзээд өөр юм болгож аваарай. За даалгавар өгье та бүхэндээ. Энэ Canva гэдэг сургалтыг та бүхэн үзсэн хүн бүр юу хийх үү гэхээр хүн бүр нэг видео юм шиг одоо саяны юм зааж өгдөг юм контентийг 3 ширхэг бэлдэнэ. За энэ чи бичи. За ингээд томруулдаг байх юм шүү дээ. Ингээд бажуу болонд нь ингээд дарж байгаа бас томруулж болно. За видео. За хоёрт та бүтээгдэхүүнийхээ пэйж. За тэгэд мөн бизнесийнхээ пэйж дээр нэг зураг ингээд засварлаж ингээд нийтдээ 3 даалгавар өгөх нь шүү дээ. За энийг ингээд Ctrl A гэдэг идэвхжүүлж агаад энэ дээр дарна. За ингээд та бүхэнд би видео болон зурган одоо 2 ширхэг постыг ингээд бэлтгэж баяжуулнаа. Ийм даалгавар өгж байна. Даалгавраа заавал биелүүлээрэй гэж хүсэж байна. Тэгээд
Энийг угаасаа манайхан Canva-га байнга ашиглаарай. Би бол одоо байнга ашигладаг. Түвшин жаргал ах маань бас байнга ашигладаг. Ер нь IELT багийнх нь бүгд байнга ашигладаг. Их гоё. Амархан аппликейшн, амархан сайт байгаа. Энд дээр тэгээ манайхан бүгд ороороо.